ингэж их хурлын гишүүд хариуцлага алдсан байж болох этгээдийн хүсэл зоригоор ажиллаж байгаа юм шиг аашаыг харуулад байж болох уу? Би жилийн өмнө анхааруулж байсан. Үндсэн үүргээ биелүүлэх чадваргүй ёс суртахуунаа алдсан удирдлагууд нь авилгалтаа тэмцэх газрыг авилгалтаа тэнцэх газар болгож байгааг хэлсэн. Өнөөдөр энэ газрын удирдлага авилгачид ард түмнээс минь хулгайлчихвээ гэж санаан зовдөг ус авилгачдын минь тоо цөөрчихвээ гэж санаа тавьж ажилдаг мэт харагдаж байна. Ийм байдлаар бид удаж болохгүй. Авилгачдынхаа барьцаанд орсон юм шиг арчаагүй байдалтайгаа Монголын төр, Монгол улс эвлэрч болохгүй. Улсын их хурлын гишүүдээ та нарын энэ арчаагүй байдал засаг төрийн бүх төвчний үйл ажиллагаанд муу аялагтай байна. Наад зах нь засгаа хар юу хийж байна? Зэвсэгтэй төрөмгийлэгчид довтлоод хөрсөнд нь гүн гიშгэж чадаагүй Монгол орны зүүн тал шүлхийн дэзлэгдээд 2 дахь сарынхаа нүрийг үзэж байна. Нэг хург, нэг тугал, нэг унгыг хүртэл амиа тавих шахам явж өсгдөг малчид иргэдийнхээ эрдэнэт сүргийг хэдэн 10 мянгаар нустгаж хог шиг болж байна. Энэ тухай эрхэм гишүүд та бүхэн засгийн газраас ажил хариуцсан хүмүүсээс асуусан уу? Байдал иймдээ тулсны хариуцлагыг хэн нэгэнтэй ярьсан уу? Манай иргэд төрөөс та биднээс хариуцлага ажил хоёрыг л шаардаж байна. Хүмүүс ажилтаа болохыг, орлоготой болохыг хүсэж байна. Гэтэл засгийн газар Монгол хүний ажилтаа болох боломжийг бүрдүүлэх нэмэх биш, хаах, багасгах саналыг улсын их хурлаар шийдвэрлүүлэхээр оруулж ирж байна. Саналаа үндэслэлтэй бол засгийн газар хамгаалах ёстой. Гэтэл ганц нэг гишүүний шүүмжилснээр буцаагаад авч байна. Засгийн газрын шийдвэр ийм байж болох уу? Үүнийг манай засгийн газар ажил үүрэгтэй хариуцлагатай хандаж байна гэж хэлж болох уу? Надад ийм асуултууд байна. Хариуг нь та нар эндээ хэлэлцээ. Улсын их хурл засгийн газрын гишүүдээ. Би энэ дээрээс өнөөдөр төрийн түвшээгээр сонгогдсон ажиллаж байсан олон хүнийг төлөөлөн ярих ёстойгоо ойлгож байна. Зарим нь ч надад санал бодлоо хэлсэн. Энэ хүмүүст бахархалч байна, бухимдалч байна. Ард түмэн хариуцлагатай бүтээлч шударга ажиллахыг төр засгаасаа хүсэж байна. Би энд ард түмэн гэж ярих эрхтэй. Би ард түмнээ төлөөлөх үүрэгтэй. Би энэ дээрээс зөвхөн баяр хүргэж алга ташуулах гэж биш. Бас ард түмнийхээ зовлон зүдгүүр хүсэл зоригийг илэрхийлэх. Шаардлага тавих, хариуцлага асуух. Энэ ажлыг хэцүүч байсан хийх үүрэгтэй. Улс төрийн хариуцлагатай жинтэй 2 нам олон цөөнхөөр нь хариуцлагыг нь хуваасан ард түмний сонголтын дээгүүр алхаж засгийн газарт хамтран орсон. Ийм хамтрал муу уршигтай бас сайн үр дагавартай болохыг нийтээрээ чамгүй ярилцсан. Хамтарсан засгийнч их хурлын ажил эрчтэй найдлага төрүүлж байсан үе бий. Тодорхой санал санаачлагууд ажил хэрэг болсон. Стандарт тусаар 2 нам засагт хамтарснаа сул тал гэж үзүүл түүнийгээ нөхөж, давуу тал гэж үзүүл түүнийгээ баталж ажиллах ажиллагаа улам бүр үгүйлэгдэж байна. Засгийн газарт зовлон болдог хөрөнгө мөнгө их шаардахгүй. Тэгсэн атлаа төр засагтаа итгэх ард иргэдийнхээ итгэлийг нэмэх ажлууд бидний өмнө баггүй хөрөмтлөгдөжээ. Стандарт бус засагтаа нөхцөлд шийдэмгий бус нялцгай байдал давмгайлвал ёс бус тогтолцоо руу халтрах эрсдэл байгааг бид анхаарах ёстой. Би энэ үгийг хэлхийн тулд Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш нийтэд хандаж хэлсэн үгнүүдээ эргэж харлаа. Улсын их хурл засгийн газрын энэ бүрэлдэхүүнд итгэж хамтарч ажиллахыг хүссэн санал санаачлага цөөнгүй байна. Би төрийн тэргүүн гэдгээр төрий барьж, төр засгийн бүх ажилд хутгалдахыг хүсээгүй. Тийм шаардлагач надад байхгүй. Мундаг ажил хийсэн болох гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүрийг өдөр бүр хаасан зарлалын самбар шиг байхыг би бас бодоогүй. Харин би ард түмнийхээ захид сонгосны дагуу тодорхой асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг хичээж байгаа. Улс үндэсний маань аюулгүй байдал, ард иргэдийн маань нийтлэг эрх ашиг хангагдах явдал бол миний анхаарлын төвд байгаа. Өнгөрсөн хаврын чуулганд би улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд улсын их хурлын гишүүдийн дийлэнх олонх нь өндөр ач холбогдол өгч, санал бодлоо хуваалцаж идэвхтэй оролцсонд би маш их баярлж байгаа.
Дараа нь улсын хурлын уралдаанаар эрхэм гишүүд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг богино хугацаанд туйлын ажил хэрэгчээр хэлэлцэж баталсан. Энэ нь улс үндэснийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашигыг сахин хамгаалахад манай парламентын оруулж байгаа түүхэн хувь нэмэр юм. Цаашид уг үзэл баримтлалын хэрэгжилтийг хангаж, үндсэн зарчмуудыг нь ажил хэрэг болгоход төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны бүтээлч, санаачлагтай үйл ажиллагаа хэрэгтэй. Аливаа улс үндэстний аюулгүй байдал, хар хайрцагны бодлого бол тухайн ард түмний хэлбэрэлтгүй хэрэгждэг амин чухал эрх ашиг, хэнч зөрөх ёсгүй зарчим. Улс үндэстэн төрийн тогтолцоо гаднаасаа эзлэгдэж биш, харин дотроосоо авилга, хүнд суртал, ёс бус үйл ажиллагаанд идэгдэж, уруудан дороотсон сургамж түүхэнд олонтоо гарсан тухай би нэг усудаа сануулж байсан. Авилга, хүнд суртлын тухай заримдаа зохион байгуулалттайгаар хүчээр ерөнхий яриа өрөндөгч бодит ажил хийгдэхгүй байна. Харин авилгач түлшмэд авилгалын сүлжээг хамгаалсан эсэргүүцэл системтэй зохион байгуулалттай бүр улайрсан ам тэмцсэн мэт хэлбэрт шилжиж байгаа нь төгшүүр төрөвлөх боллоо. Үүнийг ч газар бүрийн авилгач хариуцлагагүй этгээдүүд овжин ашиглаж байна. Авилга албан тушаалын хэргийг шинээр авч үзэж шийдвэрлэх тухай эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах миний санал улсын их хурлд ирээд бараг бүтэн жил болох гэж байна. Шүүх эрх мэдлийн хүрээнд шинтгэлийг эхлүүлэх талаар оруулсан санал маань 2 дахь чуулганаа дамжин таг чиг дарагдсаар байна. Шүүх эрх мэдлийн байгууллагыг үлдэгдлээр санхүүжүүлдэг уламжлалд цэг тавих ёстой. Одоо улсын их хурлд өргөн барихад бэлэн болсон хэд хэдэн хуулийн төсөл байна. Түүний дотор засгийн газар хагас жил шахам хойшлуулсан оюутны цалин тэтгэмжтэй холбоотой хуульч байгаа. Их хурл засгийн газартайгаа хамтарч ажиллах гэсэн зүтгэлийнхээ хариуд эсэргүүцлийн илгээмж аваад байгаа надад таатай биш. Хамтарч ажиллах гэдэг бол хөвөлдөж ажиллахын нэр биш. Бидний хамтын ажиллагаа шударгаас хууль ёсны нийтлэг зарчимд суурилах ёстой. Би та нарын зарим нь ямар асуудал дээр хамтрах дуртайг, бас зарим нь ямар асуудалд шилээ татамхайг сайн мэднэ. Миний ямар алхам үйл ажиллагаанаас болгоомжилдог, эс болгоомжилдгийг ч мэднэ. Зарчим бол зарчмаараа, ажил бол ажиллаараа явсан аль талдаа үлзийтэй байдаг. Би аль болох хуулийн болон тогтолцооны өөрчлөлтөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгаа. Нийгэм урт удаан амьдрах шударга ёсны зарчим, хуулийн хэлбэрлэлгүй хэрэгжилтийг хангахыг зорьсон миний санал санаачлагыг энэ их хурл засгийн газар дэмжээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ бол одоо миний хувийн биш. Монголын ард түмний хууль ёсны сонголтоороо баттхан нотолсон нийтлэг хүсэл эрмэлзэл юм шүү. Бид бүгдээрээ энэ л дээд эрх ашигт дуулууртаа үйлчлэх ёстой. Хууль шударга ёсыг сэргээн сахиулах нь бидний амьдралд ус агаар мэт хэрэгтэй байна гэсэн ард түмнийхээ захиасыг өглөө бүр ерөнхийлөгчөөс эхлээд төрийн бүх албан хаагчид санаж босдог, түүнийг бас биелүүлэхийг хичээдэг байх ёстой. Би үүнийг л хүсэж байна. Хурлын дарга эрхэм гишүүд ээ. Ерөнхийлөгчийн хувьд их хурлын засгийн газрын энэ бүрэлдэхүүнтэй ажиллаж болно гэсэн миний итгэл унтраагүй. Иймээс би тодорхой санал санаачлага дэвшүүлж хүндрэлтэй асуудлуудын шийдлийг хамтдаа олохыг хичээж байна. Ингийн тулд би та бүхний өмнө явж гал барихтаж билээ. Төрийн албыг шинэ цагийн шаардлагад нийцүүлж, төрийн албаны хуучин тогтолцоог өөрчлөх тухай би өнгөрсөн хаврын халуун өдрүүдэд эхэлсэн чуулганы нээлтэд хэлсэн. Энэ чиглэл дэвшил гарсангүй. Энэ асуудлаар өргөдгсөн ажлын хэсэг гаргаж ажиллах бодолтой байгаагаа хэлье. Улс төрийн намын сонгуулийн хууль, сонгуулийн амлалтын тухай бид бас ярьцгаасан. Би тодорхой санал дэвшүүлсэн. Мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх зарим ажил явж байна. Гэхдээ зарчмын олон асуудлыг шийдэх хугацаа улам богиносоор байна. Иргэдэд орон нутагт эрх мэдэл шилжүүлэхтэй холбогдсон ажил өргөн далаас авч чадахгүй байна. Улсын их хурл засгийн газар эрх мэдлийг төвлөрүүлж биш, шилжүүлж асуудал шийдэх хэрэгтэй. Тэгвэл өнөөгийн маш олон асуудал голдролдоо орж, төв засгийн газрын ачаа түүнийг дагсан олон завхрал арилнаа.